Одоо энэ удаагийн видео блогоор бодибилдингийн тамирчин сонирхогч. Бодибилдингийн тамирчин сонирхогч Med Spa нэмлэгийн эмч баяраа орж ийн. За баяраа маань одоо маш том бит та бүхэн анзаарсан бах 125 кг шинтэй. За би ажилд нь бол нэлээд жижигхэн байгаас анзаарсан бах. За бид хоёр одоо нөгөө нурууны одоо өвчин буюу ялангуяа тэр нурууны диск бүлтийгээд мэдрэлээ дарсан ийм тохиолдлуудыг ерөөхдөө бас ярина. Гэхдээ хамгийн гол нь тэр ууц нурууны тэр доотлын хэсгийг бид хоёр ярина гэж төгссөн байгаа тийм. Тэгэхээр ер нь тэр доотлын хэсэг маань ер нь яг ямар тохиолдолд ерөөхдөө диск нь бүлтийгээд мэдрэлээ дараад одоо өвдөлт үүсгээд байдаг юм. Ер нь бол одоо нурууны өвчний хамгийн их нэгдүгürt илэрдэг тохиолдол бол тэр хамгийн доотлын үе буюу тэр L4 5 гэдэг үе байхгүй юу? Дараагийн 2 дугаар их илэрдэг тохиолдол нь хүзүүний тэр 5 6 гэдэг үеинүүд байна. Тэгэхээр хамгийн их асуудал гардаг хоёр л хэсэг байна. Хүзүүний хэсэг, нурууны хамгийн доотлын хэсэг. Тийм. Яагаад энэ дээр хамгийн их асуудал гарч ийн гэхээр бусад хэсгүүд дээр нь болохоор юм авиргатай, эгэмтэй болохоор ачаал ингээд жигтгэн тарчдаг. Бараг ачаал нуруунд дээр ирэхгүй. Хүзүү бол нурууны бүслэгийн доод хэсэг дээр болохоор булчин дээр ачаал очих хэрэгтэй байсан ууг нь. Тэгээд булчин ачааллаа бараг авахгүй их олон жил ингээд явцсан. Машины сандал дээр их суудаг. Амьдралын хэв маяг л гэсэн үг л дээ ер нь бол. Байнгын зогсоо ажил хийдэг, эсвэл огт дасгал хөдөлгөөн хийдэггүй бүр огт фитнест явдаггүй, алхадаг ч үгүй тий. Тэгээ ийм болцсноосоо болоод нурууны тэр доод хэсгийн ачаал авах хэрэгтэй булчин ерөөс ачаалд оролцохгүй болоод ирэхээр нурууны доотлын жирвчин дээр ачаал ирээд тэгээ тэр жирвчл ачаал авах ёсгүй болохоор бүлтийгээд шахагдаад тэг мэдрэлээ дараад эхэлдэг. За тэгээд мэдрэлээ дараад эхлэхлээр одоо манай үзэгчд бас сайн мэдэхгүй байж магадгүй хүзүү дарагдах юм бол аль хэсгээр ерөнхийдөө өвдөж яадаг вэ? Суул ууц нуруу хэсгээр бас дарагдах юм бол хаашаага өвддөг? Ямар шинж тэмдэг илэрдэг вэ? За хүзүү уусаа одоо ер нь хүзүүний шохоожлтгүй хүн, нурууны суултгүй хүн ер нь олоход бол аюу хэцүү. Яагаад гэвэл бид нэр ийм одоо орчин үеийн амьдралд хөдөлгөөний хөдөлгөлд бол маш их орцсон байгаа байхгүй юу? Өдөр офисын ийм тухтай сандалд суун, бүгдийг суун. Оройн машиндаа суун, тэгээд буудан дээрээ суун. Явахгүй ерөөс алхахаа болцсон. Тэгээд ерөөсөө алхахгүй байгаад хахаар ажиллаж явах хэрэгтэй байсан болчингод хүн тийм илүү ачаалал тэжээдгүй ерөөсөө байгаал бол тий. Болчингаа ингээ зүгээр суул ийм өөхлөг ийм болгочдаг, булчин биш болгочдаг. Тэгэхээр тэр булчин бол ерөөс ачаалд оролцохгүй болоод байна тий. Тэр булчингаал ер нь ажиллаж явах хэрэгтэй, зөв ажиллах. Тэр нурууны хэсгийн булчин зөв ажиллахын тулд нурууны болон хүзүүний ясны хэлбэр их чухал байдаг. Тэгээ зөв хэлбэртэй байгаа нурууны одоо доотлын хэсгүүд бол одоо тэр шинэ яасан байх нөхөр нурууны доод хэсгээр хүндээ юм том хотгор байдаг. Хүзүүн дээр нэг жижигхэн хотгор байдаг. Тэр хотгор хэлбэр нь бол нурууны болон хүзүүний булчинг зөв ажиллах боломжийг олгож өгч байна. Тэгэхээр бидний байрлал бол тийм дандаа хотгор биш байна л да. Ийм тэ шигдсэн юм бүгдийсэн тий. Ийм байдлаараа удаан суугаад хахаар энэ хэвэндээ ингээд тогтоод ирдэг бидний нурууны байдал, хүзүүний байдал. Дараа нь ингээд буцаагаад тэгшлээ сууя гэхээр тэгшэрхгүй. Тэгээ тийм тэгшэрхгүй байгаа нуруунд дээр бол булчин зөв ажиллахгүй, дасгал хийгээд ч сайн ажиллахгүй. Тэгэхээр эхлээд булчингаа зөв ажилуулъя, ачааллын зөв үеийгвэл хэлбэрээ зөв байрдаг байх хэрэгтэй байна. Тэгээ энэ бол нөгөө фитнесийн бодигийн дасгал дээр техникээ зөв хийн гэдэгтээ ер нь ойролцоогоо ижлүүлээ. Тийм шүү дээ. Одоо би үзэгчтэй яг жоохон тайлбарлаад хэлчихмээр байна л да тий. Одоо бид нар одоо штанганд суулаа гэхэд чинь ерөнхийдөө нэг ардлын хэсэг нь нэлээ хотгор болж ирдэг тий. Тэрийг л хоёр яриад байгаа шүү дээ. Одоо энгийн зарим манай одоо хичээлэгч залуучууд маань хичнээн хичээсэн ч гэсэн тэр хотгорыг юусоо хийж чадахгүй байдаг тий. Угаасаа за ингээ хотоогоо суугаараа гэхээр хотолт угаасаа гүйцэд авч чадхааргүй нуруутай болцсон хүмүүс тийм хүн дээр суулт хийх гээд нуруугаа улам аюултай байдалд орлоод байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр юун түрүүнд тэр хотгорын ихлэ засаж шүү дээ. Тэр нурууны ачаал авах чадхаар байна уу? Тийм нурууны булчинд ажиллах боломжтой байна уу гэдгийг ихлэ сайн мэдэх хэрэгтэй л. Мэдэх хэрэгтэй. Тийм. Тэгэхгүй шууд ачаал хүмүүстэй адилхан гэж өөрийгөө бодоод хүндийг өргөх гэдэг нь энэ бүр дордох тал байна.
Тэгэхээр одоо бид хоёр бас ингэж зөвлөх гээд байна л дээ тий. Хэрвээ одоо анх хичээлж байгаа залуучууд маань одоо багш нарт бас ингэж зөвлөх гээд байна л да. Багш нар маань ингээд дөнгөж хичээлж байгаа залуучуудад зөвлөгөө өгөхдөө одоо штангийн суух тэр хүн тасгалыг хийхдээ тэр хотгор нь сайн байна уу байхгүй нь гэдгийг маш нарийн анзаарах хэрэгтэй тий. Хотолтоо авч чадж гинүү үгүй юу гэдгийг бас ажиглах хэрэгтэй. Ажиглах хэрэгтэй. Сайн хотолтоо угаасаа авч чадхааргүй болсон нуруунд дэр их ачаалал өгч ерөөсө болохгүй. Тэр бол булчин ерөөсө ажиллахгүй, сайн гүйцэд ажиллахгүй байна л гэсэн үг. Зарим хүмүүсийнх бол хотолтоо сайн авдаг, нурууны хэлбэр нь бол зөв байдаг. Тэгсээр нуруу сулгагдсан. Яг тэр нэг булчингаа ажиллуулаагүй ерөөсө булчин зүгээр сулгарсан болохоор. Тийм хүмүүс бол зөвхөн булчингаа жоохон сэргээхэд л нурууны асуудал бол зүгээр болчихно. Эмчимж ташраалаа гэсэн. Тэгэхээр дунд нь одоо юу гэж зөвлөх чинь тэгэхээр шууд хүн дээр бол аюултай тасгалууд бол хүн дээр бол гэж байхгүй. Одоо манай багш нар ч гэдэг юм уу те шууд нөгөө хөлний номер 1 тасгал гээд штангийн суулт одоо хамаагүй өгөөд тэгээд одоо тэр хотгор нь байхгүй байхад нь хотгорыг хийж чадахгүй байхад нь одоо штангийн суулт одоо номер 1 тасгал гэж өгөөд одоо би бол дандаа зөвлөдөг. Тэгэхээр бас хамаагүй ерөөсөө зөвлөж ерөөсөө болохгүй гэсэн үг байна тийм. Хэрвээ тэр хүн хотоод чадахгүй бол тэр тасгалыг бас хийлгэхээсээ зайлсхийх юм шүү дээ юм бол. Тэгэхгүй бол магадгүй нэг фитнесийн багш нарт ч гэсэн зөвлөмөр санагдтыг. Анх фитнес түн онгийн ороод ирэнгуут шууд л зам дээр шууд гүйлгээл бие халаагаал тэгснээ шууд хэлбэрийн дасгал хийлгээл тэгснээ шууд хүчийг үүсгэх гэж байгаа юм шиг те ингээд шахалт хэлгээл үндсэн таталт хэлгээл ингээд яг л жирийн хүмүүс чинь ингээд хойрлоод өнөөдөр нуруу хийнэ гэл ингээд шахаа явчихдаг. Тэгэж бас болохгүй юм шиг ба. Хүнээ ингээд ажиглах хэвээр одоо бүрэнгүүц тодолт авч чадж гин үгүй юу? Нуруу үзүүн тэгш юм байна уу? Дали морин байна уу? Тэгээ морил тэгтээ хүн дээр мэдээж ачаал өгөө тэгвэл нэг талдаа л ачаал нь чангараа яваад байна тийм. Улам морин гэсэн үг тэгэхээр. Тэгэхээр шууд гүүх хүртэл нуруунд тас тийм сайн биш. Нурууны өвчтөн хүн ер нь би бол зөвлөдөө. Нурууны асуудалтай хүнийг шууд гүүж болохгүй, дугуун дээр гарч болохгүй, эзний татал хийж болохгүй гэдэг. Тэр байрлалууд бол дандаа юм бүхтийсэн байрлал байгаа байхгүй юу? Нурууны доод хэсгийг бүхтэр байдалд орсон. Тэр бүхтэр байдал нь нурууны булчинг сулалсан байрлал. Тийм байрлал дээр ачаал өгөөд байвал нуруу улмалд орно. Тэгэхээр яг ихэнх фитнесийн дасгалууд бол дандаа хотойсон байдал дээр хийгддэг тийм. Ихэвчлэн эзний таталтаас босдно. Тэр айгүй чухал. Тэгээ одоо ингээ хараад хахад зарим нэг хүмүүсийг хараад хахад ерөөсө хотоод чаддгүй байхгүй тийм. Чаддгүй. Би бол ардын зогсчол одоо аливаа над нуруу жоохон тэгшэлгээл заагаал байдаг. Яг нөгөө нэг дасгалжуулагч багш нар авахгүй байгаа хүмүүс маань яг тэр нэг одоо далилттайгаар бас дасгалууд хийгээд байдаг тийм. Ер нь хүмүүс өөрсдөө бас сайн унших хэрэгтэй. Ингээд ганцхан мэдээлэл сонсонгуудаа за энэ зөв гээл тэр замаар явж болохгүй бас. Тийм. Олон талаас нь харьцуулж үзээд өөрийнх нь биеийн дээр болгоомжтойгоор туршиж үзээд тэгээд яг өөрийгөө олох хэрэгтэй л дээ. Тэгэхгүй тэгэхээр одоо харин тэр нэг диск маань өөрөө ингээд одоо ерөнхийдөө бүлцээсэн байгаа тийм. Тэр ерөнхийдөө бас ингээд агшаа жижигхэн болдог тийм. Ингээд жижигхэн болоод ирэхийн тулд ер нь одоо бас булчингийн чангаруулах хэрэгтэй гэж. Тэгэхээр нуруунд ер нь яг ямар тасгалууд ивэл яг ер нь хүмүүс болохоор нуруу гэхээр гол нурууны ясыг бол байшингаар болохоор гэрээр болохоор тулгуур баган юм шиг ойлгодог байхгүй юу? Нуруу бол тийм биш. Баган нуруу гэж ярьдаг. Гэхдээ тэр нь тулдаг баган гэсэн утгатай баган биш байхгүй юу? Нуруу бол огт ачаал авах ёсгүй. Нуруу гэдэг чинь олон үеийнээс бүтэж байгаа. Үеийнүүдийн завсар жирэг хүчгээ зөөлий дискнүүд байгаа. Гадна талаар нь болон дотор талаар нь тойрсон булчингууд байгаа. Тэр булчингийнхаа ачаар бид нэр тонгойсон, гидийсэн, юм мушгирсан олон янзын хөдөлгөөн хийж чадаад байгаа. Тэрнээс тэр нуруу тойрсон булчингуудыг бүгдийг сулруулчвал бид нар босч чадахгүй, явж чадахгүй, сууж чадахгүй. Тийм. Тэгэхээр тэр булчин бол бидний нурууны ноглон хоорондын зайгийн гол хадгалжиг өргөж явж явдаг юм байна. Ачаал байсан. Хуваалцдаг. Ачаалын гол авдаг юм. Гол авдаг. Ерөөсөө ганцаараа авах хэрэгтэй юм булчин. Тэгсэн чинь тэр булчингаа огт ажилуулахгүй байсаар байгаад ингэ сулруулсан байна тий. Нөгөө талаас нь болохоор тэр булчингаа ажиллах боломжгүй тийм байрал байга авцсан байх. Дандаа юм бүхтийцэн, сулалцсан байрлал. Тэгэхээр жирэг хүчин дээр бол огт ачаал очих ёсгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэгэхээр огт ачаал жирэг хүчин дээр очих юм бол булчин дээр л очих хэрэгтэй болно. Тэгэхээр булчин бол чанга хүчтэй байх хэрэгтэй байх тий. Тэгэхээр нэг юм эмчнэр хүртэл андуурдаг юм байна.
Нурууны асуудалтай юм болохоор дандаа нэг төрлийн эмчилгээ хийдэг. Тэр нь болохоор физик эмчилгээ нь суллах, халуунжин тавих, шавар тавих, эсвэл татлах хийх. Ерөнхийдөө дандаа юм булчин суллсан юмнууд хийгээд байгаа юм тийм. Тэгэхээр яг суллсан нь бол чангарал нь бол асуудал нь гэж бодоод байгаа байхгүй юу ихэнх нь. Асуудал чангаралтай биш байгаа. Яг тэгвэл бидний одоогийн энэ цаг үеийн амьдралд бол булчингаа тэгж их чангартал нь ажилтсан хүн баг байхгүй байна. Булчингаа сулартал нь суусан хүмүүс л бай. Тийм. Тэгэхээр булчингийн зааш нь 10 хүн ингээ нэг гойлмод ингээ өргөө явлаа шүү дээ. Тэгэхээр 8 нь ерөөсө тэр өргөх тэрийг өргөхөд оролцохоо болцсон гэсэн үг. Тэгвэл 2 хүн гойлмод орт модыг өргөхөөр байдгаараа чангараад ингээд хамаг юмаа шагаан чангарна шүү дээ. Тэрийг булчингийн чангарал гэж андуурдаг байхгүй. Тэгэхээр тэр хоёрыг сулчихаар яах вэ? Арай гэж ачиж дааж байгаа хоёрын цол хоёр хүнээ солируулж ихсэж тэр модон доошоо унаа шүү дээ. Тэр нь бол нуруу соолт өгөө бүр мэдэрлээд арчлаа л гэсэн үг. Тэгэхээр тэр булчин хамаагүй сулж ерөөсө болохгүй. Хэрвээ тэр чангарсан хэсгийн булчин бод. Тэгэхээр нурууны булчин яагаад чангардгүй гэвэл хөвчлэн мэдрэл дээр аюултай дарагдал ирэх гээд байна гэд мэдрэлийг хамгаалаад хүний бие өөрөө рефлексээрээ хамгаалах зорилгоор булчин ингээд чангалдаг байна. Тэгэхээр хэрвээ тэр булчин жоохон сулруулах юм бол хөдөлгөөн чөлөөтэй болно тий. Битээхийн юм шиг санагдана. Гэхдээ дараагийн удаа эсвэл магадгүй тэр суларсны дараахан эвгүй хөдөлгөөн ихэд бүр ноцтой дарагдал болдог. Тэгээ тийм болохоор нурууны суултгцсан хүмүүсийг дээр татлага хийгээд бүр хүн дээрээ бүр явж чадхаа болсон хүмүүс ч их байна. Тэгэхээр хэрвээ тэр булчин суллахыг оролдох юм бол давхар нөгөө нэг модыг өргөхөд оролцохгүй байсан тэр 8 нөхрийгөө ажилд оруулж босгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ажиллахгүй байсан булчингаал одоо сайн ажиллавал зөв сэргээх хэрэгтэй л гэдэг. Тэгэхээр энэ дээр би ясны тодруулаад юм хэлчмээр байгаа байхгүй тийм. Эмчнэр маань ерөөдөө зарим тохиолдолд бол 100% зөв биш гэдэг нь бол тодорхой болж байна тийм. Яг тэгэхээр тэр одоо асуудал нь болохоор суларсан булчин байгаад байдаг. Тэрийг нь одоо бүр улам илүү суллах гээд байна гэсэн үг. Тэгэхээр одоо нөгөө зарим манай хичээлдэг залуучууд маань нурууны суулттай болчоод тэгээд эмчтэр очисон чинь одоо ерөөс огт юм өргөж болохгүй гэдэг бүр эсэргээр нь зөвлөдөг гэж та хүмүүс ойлгоорой тий. Яг хөө тэр бол бас харьцан шууд эсэргээр нь гэж болохгүй. Яг хөө эмчийн зөвлөснөд байгаа хоёр хөлөөс их юм өргөхгүй ч юм уу хүнд юм өргөж болохгүй гэсэн зөвлөгөө авсан залуучууд зөндөө байдаг. Тэр зөвлөгөөгийн дагахснараа тэр хүн гинтийн шууд сумгаа болох аюуллаас бол жоохон удаашруулж байгаа л гэсэн. Жоохон холдуулж байгаа нэг өнөө маргашгүй болохоо байсан нөр хэдэн жилийн дараа л болгож холдуулж байгаа болохоос аварж байгаа бол биш. Тэр зөвлөгөө бол. Тэр яаж аврах вэ гэвэл булчингаал зөв хөгжүүлэх хэрэгтэй. Зөв ажиллуулах. Ер нь техник гэж яриад байгаа бол энэ дээр их чухал л да. Нуруунд тэгэхээр хараа зөв нуруунд хамгийн чухал нь бол хэлбэр байх нь зөв хэлбэрээ хадгалсан байх хэрэгтэй. Энэ хэлбэрийг одоо Африк гаралтай харуудын нуруутай бол төсөөлж болно. Дээрээс нь булчингаа зөв ажиллуулдаг байх нь байнга ажиллуулдаг байх хэрэгтэй байх нь тогтмол дасгал хийх хэрэгтэй. Ийм хөдөлгөөнгүй амьдрал дээр бол фитнес бол бидний одоо зайлшгүй амьдралын хэсэг байх хэрэгтэй. Тийм. Гэхдээ хийхдээ зөв хийн. Гэхдээ өөрийгөө бас зөв үнэлнэ. Тэнд нэг залуухан хүүхэд эсвэл настай хүн амар хүндийг өргөд байна. Би бас чадна гэж ингэж дайрч орж болохгүй ерөөс. Өөрийгөө мэдэрнэ. Хэр удаан хичээлсэн, анхлан хичээлэгч үү, гүнзгий юу тэрийгэ мэдэрнэ. Тэгээ дээрээс нь бүр амралтаа, хоол ундаа тэр өдрийнхөө ирч хүч энерги хүртэл нарийн мэдэрч иж дэшээж ин рүү орж явах хэрэгтэй. Тийм. Тэгэхээр эмчнэрийн хувьд бол мэдээж бас шууд хүндрэхээс л болгоомжилж тийм зөвлөгөө өгж байгаа болохоос биш. Яг тэрийн дагуу явандаа бол зүгээр сайхан нуруутай болно гэсэн үг бол бас биш. Тэгэхээр бол энэ дээр бол маш одоо нөхөр хандах хэрэгтэй байна. Тэр өөрийнхөө өвчин зовлонгоос судлаад тэрийг одоо мэдээд ямар тохиолдолд ямар ачаал авч болох вэ гэдгээ бол мэдэх хэрэгтэй байна. Тэгэхээр шууд л одоо 2.5-ээс дээш өргөж болохгүй гэхээр ерөөсөө одоо жин өргөж болохгүй гэсэн үг бол биш. Угаасаа ер нь амьдралд тийм 2 хөлөөс дээш юм өрөхгүй байх тохиолдол айгүй хэцүү. Хүүхдээ өргөн, хүнсний ногоон юм цуглуулна, дэлгүүр явна. 2 хөлөөс бага юм авахд хэцүү шүү дээ. Тэгэхээр булчин болвол биднэрт бол угаасаа насан туршид л хэрэг болно. Тэр булчингаа тэгэхээр яг булчиндаа ачаал өхөө эсвэл зүгээр үн дээрээ ачаал өгөөд энэ үг гэдгээл ялгах хэрэгтэй. Тэгэхээр л ерөөхдөө болцоо хит бас дээшээгээ дайрахгүйгээр ч гэдэг юм. Би өөрийнхөө бас туршлагаа бас хэлмээр байгаа даа. Одоо
би 150 хэлээр 10 удаа сууж исэн бохгүй юу? Штангад суудаг байсан тухай. Тэр үед маань миний яг үнэхээр одоо доотлын хэсгээр одоо өвдөд хөл рүүгээ нэлээд бадарж өвдөд эхэлсэн бохгүй. Бүр огцсон бүр мэдрэгдээд. Тэгээд би дараа нь яг нөгөө хагалгаанд ороод бүр одоо биш одоо энэ бол бүр хүзүүний хагалгаанд орсон шүү. Яг юуны бол биш, нурууны бол биш. Тэгээ хүзүүний хагалгаанд ороод эсрэгээрээ бүр барж ангаар хийгээд эхэлсэн чинь миний нуруу одоо ерөөс огт өвдөхөө байсан. Тэгэхээр бас тэр ачаал бол хит одоо үн дээрээ би өгөөд байсан байна гэсэн үг үстэй тийм. Яг жиндээ ч ер нь бол нэг гол биш. Ер нь бол та ингээд дааж ивэл баг 300 400 ч өргөсөн болно. Тийм. Тэгэхээр миний хязгаар ч 150 дээр байгаа юм шиг хэлсэн. Мэдгүй. Тэрийг бол мэдгүй шүү дээ. Ер нь бол хүн хэдийч байдیں۔ Тэ өргөж ороныг холмон тооныг өргөдөг гэсэн тэ жийдэг гэсэн тэ. Гол нь тэр өргөлт чинь зөвхөн булчин дээр л байх хэвээр. Тийм. Тэгэхгүй үн дээр булчингийн даахгүй жин ирвэл булчин ачаал үе рүү шилжүүлдэг. Булчин ажиллах боломжгүй байрлал авчвал өөрөөр хэлбэл жоохон бүхтийчвэл нуруу алдчихвал ачаалал үн дээр ирнэ. Тэгээ үн дээр ирэхээр нурууны үнүүд бол голдоо жиргэвчтэй. Жиргэвч нь бүлтгийг гараад ирнэ. Тэгээ гарч ирсэн хэмжээрээ мэдэрлээ дарна. Тэгэхээр хөл батаарна. Тэгээ хаалганд орох хэрэгтэй болно. Тэгээ бүр хамгийн муугаар яруу сомго болно гэсэн үг. Бэлтгэл хийж хагаад буруу техник гаргаад, техникийн алдаа гаргаад, эсвэл зүгээр ямар ч техникийн алдаа гаргаагүй ирнэ. Өөрийнх нь таах ачааллаас нь хэтрүүлсэн ачаалал өгөөд булчин бас хязгаартай шүү дээ сая ярьсан тийм. Тэрнээс нь хэтрүүлсэн ачаалал өгөөд тэгж жиргэвчэн дээр ачааллаараа жиргэвчэн бицгаад сомго болсон тамирчид хүртэл зөндөө байдаг. Тэгэхээр одоо болохоор хоёлаа одоо бүр мэдэрлээ дарцсан тохиолдлыг авч үзэл л дээ. Одоо бүр хөлнийхөө юу руу одоо ингээ бадарж өгдөг цахилгаан гүйж байгаа юм шиг тийм муухай мэдрэмж төрдөгтэй байнгын. Хэрвээ энэ тохиолдолд дасгалаар ерөөхдөө яад идэж болдгоо эсвэл одоо барай заслаар ч гэдэг юм уу? Энэ хүн болгон бас адилхан биш. Адилхан биш тийм. Одоо нуруус сайн болох ер нь булчин хөгчүүд бол зайлшгүй нөлөөтэй юм бол нас байгаа юм. Настай юу хамаатай байна гэхээр даавар гормоны ядлагарл тэр хэмжээ бас хамаатай байна. Нас их тусам бидний дааврын хэмжээ бага буuna. Тэгэхээр тэр даавраас хамааралтайгаар бидний булчингийн масс унана, хүч чадал унана. Тийм. Тэгэхээр булчин заавал фитнес хийхгүй байлаа гэхэд нуруунд бол зайлшгүй ямар ч хүнд эмээ өвөн нарт хүртэл булчин хэрэгтэй болчиход байгаа хгүй нурууны хувьд бол. Тийм. Даавар дутагдаад байх үед булчин масс жижигрээд ингээд одоо ерөөхдөө бас нурууныхаа одоо үенүүдээ барьж чадхаа болоод бас өвдөлт үүсгэж байгаа нэг шалтгаан байгаа шүү дээ. Тэгэхээр одоо тийм хүмүүс маань эргээд ямар нэгэн одоо өсөлтийн гормон гэдэг юм уу тиймэрхүү юм тарьж тийм имчилгээ ерөөхдөө хийгдэж байгаа юм бол ер нь нуруулуу ер нь олон янзын тариад ирдэг. Өрөвсөл дарах, өвчин намдаах, өвдөлтийг түр хугацаанд мэдрэхгүй болгох. Эднэрээс хамгийн төгсгөлийн шатнд нь тийм дааварт ирдэг. Өсөлтийн гормон. Ерөнхийдөө нэг булчин сэргээх төрлийн л дааврууд юм шиг. Тийм олон төрлийн нарлагтай. Голдуу тестостерон төрлийн байдаг байх л гэж бодлоо. Тэгээ тэр дааврууд болохоор нурууны булчиг шууд сэргээх гэдэг юм л та. Тэгээ нурууны булчин сэргээд ирэхээр нуруугаа өргөөд суулт төгс нуруугаа өргөх гээд юм. Тэгэхээр тэр дарагдсан мэдрэлж ирвч чөлөөлөгдөх гээд юм тий. Тэгэхээр тэгтээ нурууны хэлбэр алдагдаагүй зөв нуруутай зөвхөн хөдөлгөөний дутагдлаас шалтгаалсан суулт төгс нуруун дээр л тариа үйлчлэх боломжтой. Бүх хүнд бол үйлчлэхгүй гэсэн үг. Тэгэхээр энэ бол бүр маш одоо нарийн асуудал байх юм шүү дээ. Тийм. Ер нь бол нуруу өвдөд байна гингуудаа одоо юу гэдэг юм ба янз бүрийн тариа маяга ирүүлж юус болохгүй. Хөдөлгөөнөөс болж юм шалтгаанаар юм гол нь. Тийм, юунаасаа болж байгааг ихлэ мэдэх хэрэгтэй. Ер нь фитнес хийж байгаад хүмүүс зарим нь өөрсдийнхөө алдаанаас болоод нуруугаа гэмтэх тохиолдлууд байна. Зарим нь бүр болохгүй хөлн бадарсан суулт төгс нуруутай хүн өөртөө таарсан эвтэйхэн дасгалаа олоод тэгээ тэрийг хийсээр байгаад бүр зөв зүгээр идгэрсэн тохиолдлууд ч зөндөө байна. Янз бүр л байна. Тэгээ ер нь тэгээд нурууны булчинг одоо бодибилдинг фитнесээр ажиллаж байгаа залуучууд маань ерөөдөө сонгодог тэгээ бүгчүүч бас их сонгодог. Тэгээ энэ сонголт маань ер нь бол бас зарим тохиолдолд ингээд эсэргээрээ нурууг бас өвдөхөд байдаг тохиолдол байгаа гэдэг тийм. Тэгэхээр энэ тал дээр юу гэж бодож байна? Энэ сонголт ер нь хэрэгтэй юу, хэрэггүй юу? Энэ талаар ер нь булчин хөгжүүлэхийн тухайд бол сонголт бол заавал хэрэгтэй.
Ер нь бол аваргууд хүртэл зөвлөсөн мэт те. Оролт болгоны, сет болгоны дараа булчингаа тэр тухайн ажилласан булчингаа сонгох хэрэгтэй. Тэгвэл цусны эргэлт нэмэгдэнэ. Тэгвэл дараагийн өргөлтөн дээр би илүү амарсан байна. Тэгэхээр булчингоо томруулыг сонголт болов сет оролт болгоны дараа хийж явах хэрэгтэй гэж зөвлөдөг. Төгсгөлд манайхан болохоор төгсгөлд нэг том сонголт хийдэг те. Нэг нэгнийх нь нуруунд дээр дараал те эсвэл баг хэвтгэн болоод хөлийн татаал те. Тэр бол буруу сонголт. Яа тэгвэл бидний юуг сонгох гэдэг гэдгийг сайн мэдэхгүй сонгох гэдэг байхгүй хүмүүс. Тий. Нуруугаа сонгох гэдэг юм уу? Хөлөө сонгох гэдэг юм уу? Мэдэхгүй. Зүгээр доошоо хараад хөлөө жигээл суудаг тэгээ нуруунд дээр нэг дарж идэг тий. Тийм үед бол ихэнхдээ нурууны жирэгч гэмтэх боломж бас байна. Бас байна тий. Жохон өвчтөй байгаа хүмүүс тий. Эсэргээрээ бүр одоо өвчнийг одоо сэтрүүлэх гэдэг юм уу? Жирэгчийг бүр бүлцэлэх гэдэг юм уу? Тийм тохиолдлууд байна тий. Буруу дэш нь дарах. Дээрээс нь ерөөсөө дарж бас болох. Тий хамаагүй сонголт хийж бас болохгүй. Тий ер нь бол нуруу өвддөг хүн фитнест явахдаа болгоомжтой хандах хэрэгтэй. Нуруу өвддөг хүн фитнест ороод ирэхэд багш нар нь тэр хүнтэй бас болгоомжтой илүү анхаарал тавьж ажиллах хэрэгтэй. Бага ер нь хөл рүүгээ өвдсөн тохиолдол төр бол бүр их нарийн эмчийн бараг зөвлөгөө заавраар л явсан дээр. Тэгэхгүй бол хөл рүү өвдөж байна гэдэг бол нуруун дээр хөл рүү гарсан мэдрэл дарагдчихад байна л гэсэн үг. Дарагдсан байна. Тэгээ нэгэнт бол дарагдаад эхэлсэн байна гэсэн үг. Том жижиг мэдэхгүй. Тэр том жижигийг бол зураг авч ижил юмраа авахулж гэж. Хэрвээ баг зэргийн дарагдaltaй тэр нурууны хэлбэр нь зөв. Тэгээ булчингийн зөвхөн сулрал байна. Тэгээ тэр хүний биений онцлог бас нөлөөлнө. Ерөнхийдөө чанга булчинлыг хатуу махтай биетэй юу? Тэр бүр хитрхи уян байна уу? Уян хатуу юу зөөлнө үү? Тэгээ одоо олон юм асамаар. Тэрийг бүгдийг ингээ нарийн харьцуулахын тулд юм мэржлийн эмчтэй зулсан дээр. Тийм. Тэгэхээр хоёлаа одоо энэ үзэгчдээс ирсэн асуултууд байгаа. Энэ дээр хоёлаа эдэд асуулт би бас сонгоцсон байгаа. Тэгээ энд бас хоёлаа арилж байгаа. Нуруу бөөр хоёр холбоотой юу гэж асуулт асуусан байна. Яг ер нь бол хүний бүх эд эрхтэн булчин сүрмөс, арьс, дотор эрхтнүүд бүгд бол тархиар удирдагддаг дандаа үйл ажиллагаа нь. Тэгээ тархи нь болохоор мэдрэлийн судсаараа дамжуулж удирдах байгаа. Тэгээ мэдрэлийн судас болохоор нугасаар явж байгаа. Урт тархиар дамжаад нугасаар яваад нугас нь нурууны голоор явж байгаа. Тэгэхээр нуруутай бол холбогдож таарна. Мэдрэлээрээ дамжаад. Гэхдээ хүмүүс дандаа андуурдаг байхгүй юу? Миний энэ бөөр л өвдөд ах шиг байна. Тэгээд нуруугаа заагаад тийм. Бөөр бол хамгийн эцсийн шатанд орсон, хүндэрсэн үедээ л өвдөлт нь мэдрэгддэг. Тэрнээс биш дүлийн хэрэгтэй. Өвдөж байгаа нь мэддэхгүй илэг байна, бөөр байна. Тэгэхээр хэрвээ өвдөж хэлсэн мэдрэмж байгаа бол тэр ихэнхдээ бараг 90% нь нуруу л байдаг. Нурууны мэдрэл жоохон дарагдсан тэр хэвийн булчин хамгаалаад юм уу, чангарсан, суларсан тийм л юм байна. Тэгэхээр яг бөөрийн асуудлууд бол илрүүлгийг бол тийм хэцүү биш. Амархан шинжилгээ өгдөж, шээсний шинжилгээ, цусны шинжилгээг яхад харуулна. Өөрөөр болохоор хаван бас их гардаг. Нүд нүрээр их бүлцэж хавандаг бол бас бөөр их магадaltaй. Тэрнээс яг шууд нурууны орчим хөндрүүлж өгч байгаа нь бол бөөр бол биш. Тэгэхээр энэ дээр би бас үзэгчтэй бас өөрийнхөө таны мэдхүүн зорилгоо бас ганц хоёр зүйл хэлчмээр байгаа байхгүй. Тархинаас одоо бүх эд эрхтэн ингээд удирддаг гэж хэлсэн шүү дээ. Энэ нөө вегетатив систем гэдэг байхгүй. Тэгэхээр одоо өөрийнхөө одоо тархиараа шууд ингэж одоо зүрхээ би одоо илүү хурдан агшааж гэдэг юм уу эсвэл уушгаа баг одоо ачааллуулж гэдэг юм уу тэгж тэрийг бол боломжгүй. Тэр болохоор нөгөө тархины парасимпатик болон симпатик гэсэн юм хоёр мэдрэл хоёр тархи байгаа тэрнээс удирддаг. Тэгэхээр маш зарим тохиолдлуудад одоо энэ уушгины өвчин нэг бол дотоод шүүрлийн нойр булчирхай эднэр яа харахгүй нуруунасаа болоод өрөвсөд тэр одоо систем нь буруу сигнал мэдрэлэн дарагчаад тэгэхээр буруу сигнал дамжуулаад байна гэсэн үг тийм. Тэгэхээр чин одоо юу гэдэг ходоод байх юм бол ходоод руу ингээд шүүсээ их шахаач гэж сигнал дамжуулаад ирэх юм бол нөгөө л нэг ходоодны өрөвсөл шахлаа махлаач гэдэг юм уу. Энэ бүгд бас нуруунаас хамааралтай байдаг учраас энэ бол маш том зүйл тийм. Тэгээ ер нь бол яг хамгийн их нуруунд дээр суулт өгдөг хэсгүүд төр дунд хэсгийн нуруунууд дээр бол сэр нуруун дээр дарагдлах нь харьцангуй цөөн. Тэгтээ бас байдаг. Тэр нь голдуу юм дээр төхөөр бүдүүн гүцний мэдрэл дээр байна. Ходоодон дээр байна. Илгэсэн дээр байдаг. Тэгээ бүдүүн гүцний мэдрэл шинэ нуруунд авчигдаад ирвэл тэр тарих бүдүүн гүц хоёрыг холбосон дамжуул дохио болоод алдагдаад их нь шүү дээ. Тэгэхээр яах вэ гэхээр хүний өтгөн хатаад эхэлдэг. Эсвэл
байж байгаа шалтгаан өгүүлээдэг болоод эхэлдэг байна. Тэгээд тэгсэр нэ ингээд тэр дотор эрхтэн мэрхтэн үзүүлээд ажиллуулаад ингээд явахаар зүгээр харагддаг. Тэгээд юунд болоод мэддэггүй. Тэр мэдэрлэн дээр саатлах гарсан байна гэсэн. Дамжуулдаг утсанд дундаа маслаад байна гэсэн үг л тийм. Одоо зүрхтэй ч гэсэн холбоотой. Тийм зүрхтэй холбоотой. Зүрх ингээд айгүй муу цоглоод байх юм бол магадгүй нуруу байх магадлал бас байна. Бид нар ямар нэг даалгын хэсгээр их бүхтээ суудаг тийм. Ялангуяа эмэгтэйчүүд их бүхтэд юм билээ л тийм. Нөгөө өсвөр наснасаа нөгөө хөхөө нугаад бүхтийн хүүхд хөхүүлж явах үеэрээ бас их бүхтийн. Яг тэр бүхтэлтийн хэсгийн гол их өнцөг үүсдэг гэсэн тэр зүрхний мэдээлэл гардаг гэсэн. Тэгэхээр зүрхэнийхээ яхаад нөгөө шинжилгээний харуулахаар зүрхэн зүгээр гардаг. Тэгсэрний өөртөө зовёртой ингэ дэлсээд хатгаад идэг те. Тэр бол нуруу байх магадaltaй л бас. Тэр нуруугаа шалгуулж үзэх нь бол маш хэрэгтэй. За штанг суухтай бүс хэрэглэх үү гэж асууж байна. Энэ зайлшгүй шаардлагатай юу гэж асууж байна. Энэ талаар чи юу гэж бодож байна? Ер нь бол ингээд бид нар одоо 1-р ангийн хүүхдүүд 6 настай их сургуульд явж байгаа тийм. Тэгсэн чинь бүх номнуудын цөмөлн нээж өгөө явуулаад байна тийм. Тэгээ хэтэрхий их хүнд хүүхдэд хүнд цүнхөрүүлээд байна гээл 6 настай хүүхэд магадгүй нэг 3-4 хэлийг цүнх даах байх. 10 хэл юм 15 хэлийг цүнхөрүүлээд байвал даахгүй угаасаа. Тэгээ даахгүй болохоор нурууныхан болчин тийм хэмжээнд хөгжигүй болохоор нуруу нь амархан бүхтийн, амархан морийн, амархан суулт өгнө. Тэгээ дээрээс нь хүүхдүүд одоо бараг хөдөлж нөө болчин ажиллахаа болцсон. Тэгэхээр таарсан ачаалал гэж хэлэх гээд байна. Тэгэхээр шаардлагагүй гэсэн. Тэгэхээр хэрвээ тэр хүн ямар жинтэй байна, анхлан хичээлэх ч юм уу дунд шатанд орсон гүнзгий юм уу, хэр хүндийг өргөж байгаа юм. Ер нь бол яг тодорхой юм байхгүй ч гэсэн зүгээр баримжаагаар бол хүний үе 140 кг-аас дээш ачаалах баар гэмтэж эхэлдэг гэсэн тийм судалгаа шиг юм байдаг. Тэгээ тэр бас хүн дээр харьцангуй. Магадгүй үе мөчний өвчтэй ч хүн байж болно шүү дээ. Тэгэхээр ер нь бол яг хүндэжин аваад суулт хийж явах үед бүс уун зөвөл тэр нь аюулгүй байдлаар бодож байгаа зүйл юм да. Байнга зүүх нь болохоор нурууны булчингийн ажиллах боломжийг нь багасгацдаг. Нурууны дээр ирэх ачаал, нурууны булчин дээр ирэх ачаалыг бүс өөр дээр авчиж байгаа болохоор удаан зүүх нь нурууны булчин улам сулруулдаг. Тэгээд ер нь бол удаан корсет даруулга зүүдэг хүмүүс ч гэсэн нурууны булчинг сулгарсан байдаг. Тэгэхээр тэрийг авангуут юм уу бүсгүйгээр эвгүй хөдөлгөөн хийх тонгох үед нуруу гэмтэн эвгүй. Яг ингэж байдаг байхгүй яг нуруу өвдөд байна гэж эсрэгээр корсет зүгээд ч юм уу бүсээ зүгээд хэлдэг нурууны өвчин намдах тий. Тэгэхээр эн чинь бас яг онцгой тохиолдлууд одоо юу гэдэг зүүн нөхөөс хүн болгон бас зүгээд удаан зүгээр зүгэж болохгүй. За бүхтэл засах боломжтой юу гэсэн асуулт юм. Фитнесээр үү? Тий. Фитнесээр ч юм уу дасгал хөдөлгөөнөөр ер нь одоо ингээд урагшаага жоохон бүхтэр нөгөө хичээл ном хийсээр бүхтэй хүмүүс үүд ч тий. Энэ бас харьцангуй байна. Одоо хүмүүсийг бүхтэр хүмүүсийг үзэхээр ер нь хоёр янз байдаг. Нэг нь болохоор зүгээр өөрийнх нь зуршлаараа ингээд бүхтийцэн. Ингээд бие сул тавь бүхтийх нэвтэйхэн. Тэрнээс тэгшлэрийг тэгэхээр ингээд тэгшилж чаддаг. Тийм бүхтрүүд байна. Тийм хүн бол асуулаар бол засагдана. Булчин барьж чинь гэсэн үг. Удаан хугацаанд бүхтэр яваад тэгээд тэний ч гэсэн одоо тэнийхгүй энэс илүү явахгүй болцсон бүхтрүүд бол асуулаар засахад хэцүү. Хэцүү тийм. За тэгэхээр одоо хоёулаа хамгийн төгсгөлийн буюу аягүй гоё асуулт байгаа. Гоё ч гэж тэр одоо юу гэх юм. Чи одоо маш олон жилээр ингээд бодибилдинг фитнесээр хичээлсэн тий. Тэгээд маш олон жил хүмүүсийг одоо эмчилсэн. Тэгээд энэ туршлагаасаа чи харж үзээд ер нь энэ нурууны суулт яг ер нь одоо бодибилдинг фитнесийн хувьд ч тий дамирчдын хувьд ер нь суулт нь яг ямар тохиолдолд өгөөд байна гэж бодож байна. Техник алдах гэж яриад байгаа. Техник алдах. Тэгээ нөгөө нэг төр хотгордлын юу гэдэг байгаа шүү дээ. Тийм. Нурууныхаа хотоолтоо барьж чадахгүй дасгал хийснээс болж байгаа. Дээрээс нь угаасаа хотоох боломжгүй ер нь хүн болгоны нурууны хотоолтын хэмжээ бас харьцангуй л дээ. Яг бүх хүнийх ийм градусаар хотоох хэрэгтэй гэсэн тийм дүрэн байхгүй. Монгол хүнийх нуруу хичнээн ч сайн хотоолоо гэсэн одоо Африкарын нуруу шиг бол хотоож чадахгүй. Тийм хотоож чадахгүй болохоор тийм хотоолт авч хийх хэвээр дасгалуудыг их хүн дээр ч юм уу их гүнзгий хийж болж чадахгүй гэсэн. Тэр нь аюултай болоод эхэлнэ. Жишээ нь үндсэн таталт байна тий. Үндсэн таталтыг жишээ нь Кайгер юм бол
амар доороос хүн дээр ингээд авчаад нуруу нь хотолтой чигээрэл байж идэг. Биднийх бол тэгж чадахгүй шин. Тэгээ зүгээр цаанаа дарагдaltaгүй ямар ч суултгүй нуруу ч гэсэн тийм хотолтой барьж чадахгүй. Цаана гений онцлог бас байна. Тэрэндээ таарсан байдлаараа л уг нэг хэрэгтэй юм аа тийм. Тамирчдынх юм уу, жирийн хүмүүсийнх бол яг би зөвлөхтэй бол хэлээрэл гэж зөвлөдөг. Тэр нь болохоор хамгийн анхны шатнд одоо бид нар нурууны булчингийн хамгийн их дац авдаг гэсэн бол нурууны доод хэсгийн арын булчин байхгүй. Тэгээ эхлээд тэр булчин хөгжүүлэх хэрэгтэй. Тэгээ тэрийг яах вэ гэвэл эхний ээлжинд минийхаар бол зүгээр жоохон алхахаас л эхэлнэ. Нуруугаа хатаагаад 20 минут толоход нуруу чинь жилэхгүй байвал тэгвэл дараагийн тасгалууд руугаа тасгалаа өндөрлөө баг багаар ахиулаад явах хэрэгтэй. Тэрнээс шууд очиод хүнд юм өргөдөөж бол мэдээж болохгүй баг багаар тасгана яарах хэрэггүй л гэдэг. Тэгэхээр би чиний одоо нөгөө туршлагаас чинь одоо хуваалцах гэдэг юм л да. Хоёул одоо дараачин удаа чиний бэлтгэлийг аваад одоо тэр хотоолтыг маш сайн хийж сурах одоо зөвлөгөөнүүдийг өгөх гэдэг юм л да тий. Яг одоо заалан дээр тий. Тэгэх боломжтой юу гэж асуух гэдэг юм л да. Бэлтгэлийг чинь аваад тэр хотоолтыг чинь үзүүлээд тэр нуруу чангалах дасгалуудыг тий. Одоо өвдөд баг зэрэг өвдөд байгаа хүмүүс бас зөндөө байна шүү дээ тий. Тэгэхээр зөвхөн хүмүүст ингэ зөвлөхөд тий. Хэрвээ таних ингэ нуруу чинь өвдөөд удцсан олон жил өвдөж байгаа. Тэгээ хөл рүүгээ ингээ бадааралт орцсон. Өөрөөр хэлбэл ингээ хөлөө нуглаа сухаар хөлнийг мдэггүй болоо эргүүлждэг шүү дээ тий. Зүгээр явж хахад зүгээр зогсож хахад л тэгнэ гэсэн үг. Тийм бадааралттай байгаа бол хамаагүй фитнес рүү орж болохгүй. Зүгээр жоох нуруу чилж өшдөг зэргийн үед бол болно. Гэхдээ дасгалаа мэдээ зүг ихгүй буруу юу алдаатай. Юм болон юм таарсан хэмжээ гэж байна те. Хэмжээг нь ихтүүлэх үү, багтуулах уу, яг тааруулах уу. Тэрүүнийг бол аль болох олон юм уншиж үзэж эсвэл мэрэгжлийн хүнээс зөвлөгөө авч ижил зөв. Ахын зөв тий. Тэгэхээр би үзэгчтэй бас нэг жоохон одоо чиний туршлагаас бас үзүүлэх гэлээ бэлтгэлээс чи үзүүлэх гэдэг байгаа байхгүй юу? Чамайг одоо бэлтгэлээр өөрийнхөө бэлтгэлээ харуулаад тэр хотоолтыг хийж сурах тэр одоо чи зааж байгаа шүү дээ. Одоо өөрчлөлөгчтэй ч юм уу те одоо өөрийнхөө одоо өвчтөнгүүдтэй ч юм уу ингэж хотооч ингэж сураарай гэж зааж байгаа тэр зөвлөгөөнүүдийг бэлтгэлийн чинь авч бас үзүүлэх гэдэг байгаа байхгүй тий. Тэг боломжтой юу гэж дахиад асуух гэдэг. Тэгээ чи хот юм шинж тий. Би одоо харин ТV ярин гайхаад л байна. Гайхаад. Тэрийг бас ингэж зааж өгөх хэрэгтэй үгүй юу гэж юу? Ууса тэр гэхдээ яг одоо ерөнхий зөвлөгөө өгнө шүү дээ. Чи яг абсолют одоо зөвлөгөө бол өгсөн шүү дээ. Ер нь тийм одоо техник дээр ийм ингэж татвал зөв, ингэж суувал зөв, ингэж одоо өргүүл зөв гэсэн зөв буруу гэсэн тийм мэтлэг дугуй зөндөл авах шүү дээ. Тийм шүү дээ. Гэтэ хоёулаа тэр одоо хамгийн гол асуудал байгаа тэр хотоолтыг л засах дасгалууд те фитнес дээр хийж болох. Хотоолтыг өөрөө засна гэдэг бол бараг байхгүй. Боломжгүй. Яг тэгвэл хэрвээ бидний ингээд булчин ачааллаа авахаа болчих юм бол үнийг тойрсон юм утас шиг тийм холбоос гэж бас байгаа байхгүй юу? Холбооснууд ачааллаа аваад эхэлдэг. Тэр холбоос нийт чангараад ачааллаа аваад ингээд чангарсан бол тэрийг судлах айгүй хэцүү. Тэгэхээр үеийн дээр нь ачаал үений холбоос нь аваад байгаа мó, булчин аваад байгаа мó тэрийг бол мэрэгжлийн хүмүүс л бүр ялгана. Тэр ингээд жирийн хүмүүс баг хараад ялахад ч хэцүү тий. Тэгэхээр ер нь мэрэгжлийн хүнтэй л ажилласан. За. Тэгээ ямар ч хэлсэн энэ нурууны тухай энэ сэдв бол маш том сэдв. Тэгэхээр магадгүй нэг үзэлт хандлт их байх юм бол дахиж бас наривчлаад одоо хүзүү тал дээр ч гэдэг юм уу. Тэгээ энэ тал дээр бас мэдээлэл бас зорилгоор өөртөө ч би бас холбогдъё гэж бодож байгаа. Мэдээж хэрвээ та бүхэн одоо үзэл лайк шеэрэс бол энэ бол хамаарна тий. Тэгээд би бол тэгж бодож чинь би баяраг яаж хийж байгаад ятгаж байгаад одоо тэр нэг маш нууц нарийн дасгалуудыг одоо үзэгчтэй тэгээд дамжуулахыг бол би яаж хийж байгаа хичээх болно. За тэгээд юу түрүү хамгийн сүүлд бол одоо ирж одоо ярьцлага өгсөнд бол үнэхээр баярлалаа. Тэгээд дараа дахиж уулзъя гэж хэлмээр байна. Тэгээд үзэгчтэй ч гэсэн бас баяртай гэж хэлье. За баярлалаа баяртай.